Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хүүхдүүд та бүхэн тэгээ дахин уулзч гадаа баяртай байна. Өнөөдрийнх нь багшийн хичээлийн сэдэв амьтны хүрээлэнгээр аялцгаая. За, аяллаа эхлэхийн өмнө хүүхдүүдээ сайн анхааралтай бодъё. Юу бодох вэ гэхээр амьтны хүрээлэнд ямар амьтад байдаг вүлээ? За, багш нь амьтны хүрээлэнд очиод дараах амьтдыг харсан. Хүүхдүүд та бүхэн дэлгэц рүү анхаарлаа хандуулад багшийнхаа харсан амьтдыг сайн хараарай. Ямар амьтад байна? Нэрийг сайн бодоорой хүүхдүүдээ. За, дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. За, хүүхдүүдээ дараах амьтад байсан байна. Одоо тэгвэл амьтдын нэрийг хамтдаа бичицгээе. Хүүхдүүд та бүхэн өөрийн бодож байгаагаар амьтдынхаа нэрийг алтаагүй зөв бичээрэй. За, эхний амьтан Анааш байсан байна. Дараагийн амьтан маань Арслан байна. Хүүхдүүд та бүхэн амьтныхаа нэрийг зөв бичиж өгөөгүй юу гэдгээ сайн хараарай. Дараагийн амьтан Сармагчин байсан байна. Дараагийн амьтан Заан байсан байна. Дараагийнх нь Загас. Дараагийнх нь Эмж. Тэгээд Тахь байсан бахнэ. За, хүүхдүүдэд хэдүүлээ таамаглаж нэрээ бичлээ. Одоо тэгвэл хамтдаа суралццгаая. За, багш нь дэлгэцэн дээр 3 амьтны нэр харуулсан байна. Эдгээр амьтдаас аль нь хамгийн өндөр юм бол? Энэ зургнуудаас харахад хамгийн өндөр нь Анааш байх нэ. За, архирч дугардаг амьтан юу юм болоо? Бодорой хүүхдүүдээ. Архирдаг амьтан. За, мэдээж Арслан байна шүү дээ хүүхдүүдээ. За, хүүхдүүдээ. Багш нь одоо та бүхэнд нэг шүлэг уншина. Тэрийг анхааралтай сайн сонсоорой. За, шүлэгт юуны тухай гарч байна? Ямар амьтад байна? Амьтад юу хийсэн бэ гэдэг талаар бас сайн анхаарч бодоорой хүүхдүүдээ. За, анхаарай. Амьтны хүрээлэн. За, багштайгаа хамтраад зургийг ажиглаад зурагт гарч байгаа шүлгийг хамт уншихыг хичээгээрэй хүүхдүүдээ. Амраа хүү хаавтайгаа амьтны хүрээлэнд авраг том өргөгч шиг Анааш хүзүүгээ сунгана. Араатны хаан Арслан архирч зогдроо сэгсрэнэ. Адтай Сармагчин авирч болсон дүүжлэгдэн. Заан хошуугаа өнжүүлэн залхуутай наргүй зогсон. Загас шилэн хоргондоо зогсоо зайгүй сэлэн. Уутат эмж инүүхэнд ууртай наргүй дэвхцэн. Ирээн тах инүүхэнд ирэмгийн янзтай зовчлон. Зурагт кино номноос л зөндөө харсан амьтдаа амраа хүү энд ирээд амьдаар нь бүгдийг харлаа. За, хамтдаа амьтны хүрээллийн шүлгээ уншлаа. За, хүүхдүүдэд дэлгэц рүү анхаарад эхний 2 бадгийг багштайгаа хамт уншъя. Уншихдаа цэгийн оронд ямар амьтны нэр байгааг
нөхөж уншин шүү хүүхдүүдээ. За, уншиж эхлэе. Амрааху аавтайгаа амьтны хүрээлэнд очлоо. Авраг том өргөгч шиг юу вэ хүүхдүүдээ? Ханааш хүзүүгээ сунгана. Араатны хаан арслан архирч цогдроо хийсгэн. Адтай сармагчин авирч олсонд дүүжлэгдэнэ. За, хамтдаа уншсан бол хүүхдүүдээ багш руугаа анхаарад өмнөх хичээл дээр бид энэ гэтэй үгийг ялгаж, сонсож, бичиж сурсан шүү дээ. За, тэгвэл тэр хичээлээ хамтдаа нэг сэргээл саная. За, саяны 2 бадаг дээр гарсан авраг, сунган, хийсгэн, дүүжлэгдэн гэсэн 4 үгээ дэвтэртээ хичээнгүү цэвэр бичээрэй хүүхдүүдээ. За, хүүхдүүдээ бичиж дууссан бол багш руугаа анхаарлаа хандуулаарай. За, тухайн үгийн төгсгөлүүдийг хэдүүлээ. Тэмдэглэж үзье. Эхний үг авраг. Дараагийн үг сунгана. Дараагийн үг хийсгэн. Дараагийнх нь дүүжлэгдэнэ. За, эдгээр үгийн төгсгөл на, ни, га төгсгөлтэй шүү дээ. Тэгвэл энэ гэгийн араас орсон богино гიშгтэй үгийг ялгаах гიშгтэй үг гэдэг байна. За, хүүхдүүдээ хамтдаа шүлгээ уншицгаая. Амрааху аавтайгаа амьтны хүрээлэнд очлоо. Авраг том өргөгч шиг анааш хүзүүгээ сунгана. Араатны хаан арслан архирч зогдроо хийсгэн. Адтай сармагчин авирч олсонд дүүжлэгдэнэ. За, бид шүлгээ түрүүн орлуулж уншсан учраас багш нь сая хамтдаа уншихдаа тухайн үгнүүдийг амьтдын нэрийг орлуулан уншсан. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн багштайгаа хамт тэгж уншсан байх гэдэгт итгэлтэй байна. За, одоо та бүхний тэмдэглэсэн үгэн дотор зогдор гэдэг үг байна уугүй юу? Нэг хартаа хүүхдүүдээ. За, дэлгэцэн дээр багш нь зогдор гэдэг үгийг тэмдэглэсэн байгаа. За, тэмдэглэсэн бол хүүхдүүд та бүхэн сурах бичгийнхаа хамгийн арын хуудас болох 152 дугаар хуудсыг гаргаад үгийн тойл бичиг хөдлөختөө бид цагаан толгойн үсгийн дараалалаар үгээ хайдаг шүү дээ. Тэгэхээр зогдор гэдэг үг маань З үсгэн дээр байна. За, хараарай хүүхдүүдээ, зогдор. За, зогдор гэдэг үгний маань тайлбар нь хүзүү хоолойд ургасан урт үс хялгас байх нэ. Энэ маань зогдор. За, сайн. За, тухайн тайлбараа тойл бичгийн дэвтрээ нээгээд З үсгэн дээр тэмдэглэж аваарай. За, бид сая шүлгээ уншлаа, үгээ оллоо, энэ гэтэй үгээ ялглаа. Одоо тэгвэл хамтдаа асуултанд хариулцгаая. Амрааху хаашаа явсан бэлээ хүүхдүүдээ? Амрааху амьтны хүрээлэн рүү явсан шүү дээ. Амрааху хинтээ явсан бэлээ? Аавтайгаа явсан. Ямар амьтан хүзүүгээ сунгасан бэ? За, анааш байх нь. Араатны хаан юу вэ хүүхдүүдээ? Арслан. Архирч юугаа хийсгсэн бэлээ хүүхдүүдээ? За, бидний шинэ үг болох зогдроо хийсгсэн.
Зогдор гэдэг маань хүзөөнд байдаг урт ус хялгасыг арслангийн хүзөөнд байгаа энэ их усыг зогдор гэж хэлээд байгаа юм байна шүү дээ хүүхдүүд. За, адтай юу байсан бэ? Сармагчин байсан шүү дээ. За. Авирч юунд дүүжлэгдсэн бэлээ? Олсон дүүжлэгдсэн. За, маш сайн байна. За, хамтдаа бүтээцгээе хүүхдүүд. Аль нь хамаатай болохыг бодоод тэмдэглэл хийгээрэй. За, хүүхдүүд. Арслан гэж бодож ивэл А үсгээр, заан гэж бодож ивэл З үсгээр, сармагчин гэж бодож ивэл С үсгээр тэмдэглээрэй. За. Магчаа амьтан аль нь гэж бодож байна. Эдгээр амьтаас том чихтэй нь юу вэ хүүхдүүд? Маш том далбар чихтэй. За, дараагийнх нь авирч дүүжлэгдэж тоглодог амьтан юу юм бол? Урт хушуутай амьтан юу вэ хүүхдүүд? За, гатал идэх дуртай амьтан юу вэ? За, хүүхдүүд та бүхэн багшийнхаа асуух явцад үсгээр тэмдэглэсэн байх гэдэгт итгэлтэй. За, эхний амьтан арслан буюу А үсэг. Сайн байна. Дараагийнх нь том чихтэй амьтан заан байсан байна. За, авирт дүүжлэгдэж тоглодог амьтан маань сармагчин шүү дээ хүүхдүүд. За, урт хошуутай амьтан юу вэ хүүхдүүд? Заан байх нь байна. Гатал идэх дуртай амьтан сармагчин. За, хүүхдүүд бидний өнөөдрийн аялалд юу тохиолдсон бэлээ? Хамтдаа нэг эргэн санацгаая. За, бидний амьтны хүрээлэнд ямар амьттай уулзлаа? Арслан, заан, тахь, сармагчин, анааш, эмч гэсэн амьтад байсан шүү дээ. За, эдгээр амьтдынхаа онцлог шинжээс хэдүүлээ эргэн нэг санал. Анааш маань маш урт хүзүүтэй амьтан байгаа. Арслангийн маань энэ хүзөөнд байгаа энэ сэгсгэр урт усыг зогдор гэж нэрлэж байсан шүү дээ. За, мөн шүлгээс бид нар ялгах ашигтай өгнүүдийг түүж авсан байгаа. За, энэ гээгүүлэгчийн ард орсон богино гიშгийг ялгах ашиг гэдэг юм байна. Үүнд на, нэ, нөө, но. Энэ гээгүүлэгчийн манарт эдгээр дөрвөн гიშг орсон байна. Мөн га, го. Эдгээр гээгүүлэгчтэй өгнүүд, гიშгтэй өгнүүдийг ялгах ашигтай үг гэдэг байна. За, одоо хүүхдүүдээ анхаарч сонсох нэгэн зүйлийг багш нь та бүхэнд анхааруулж хэлье. Хүүхдүүд та бүхэн амьтдтай харьцахдаа маш болгоомжтой байгаарай. Яагаад гэвэл зарим амьтад хүмүүст өвчин халдаах, хазах, мөргөх, өшөглөх гэх мэтээр бас аюул учруулах магадaltaй байдаг учраас та бүхэн амьтад хамаагүй ойртож болохгүй нь шүү. За, ингээд өнөөдрийн үтсэн шүлгээ гэрийнхэнтэйгээ давтаад хамтдаа тухайн амьтдын үйл хөдлөлийг хийж үзүүлээрэй. За, ингээд хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа.